Сайн байцгаана уу? Бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал онлайн хичээлдээ тавтаа морил. Энэ удаа та бүхэнд хүний нөөцийн сэдвийг хүргэхээр бэлтгэлээ. Эхний сэдв бол зорилгоо нэгтгэхийн хүч. Зөвлөмж 1. Ажилтнаа угтаж авахаас эхлээрэй. Дийлэнх компаниуд ажилд орох хүн алдахгүй байна гэж ярьдаг. За манайх шиг жижиг компанийг тоож ирэх хүн алдахгүй байна ч гэж ярьдаг. Та бас үүнтэй адилхан боддог уу? Асуулт. Танай компани жижигдээ яг хэдэн ажилтнтай вэ? 50-аас бага уу, 40-оос бага уу, 30-аас бага уу, 20-оос бага уу, эсвэл 10-аас бага уу? Хэрвээ тийм бол та энэхүү буруу бодлоо өнөөдрөөс орхиорой гэж зөвлөе. Учир нь Монгол улсын дийлэнх компани бүр 90% нь 50-аас доош ажилтнтай. Түүний дахиад 90% нь 10-аас доош ажилтнтай байдаг юм байна. Таны яриад байгаа тэр мундаг том компаниуд Монгол улсын нийт аж ахуй нэгжүүдийн 10%-ийг л эзэлдэг. Монгол улсад нийт 1.6 сая хүн ажил хийж амьдарч байна. Тэгэхээр та өөрийнхөө компанитай ижил төстэй компаниудтай л өрсөлдөж байгаа гэдгээ ойлгоорой. Зах зээл дээр байгаа маш олон жижиг дунд компаниуд, зах зээл дээр байгаа маш олон ажиллах хүсэл тэмүүлэлтэй залуус хоорондоо уулзрах буюу таарч зөв хүнээ олж авах гэдэг л асуудал болоод байгаа юм байна. Зөв ажлын байран дээр зөв хүнээ авах талаар тусдаа бэлдсэн сэдв байгааг та дараагийн хичээлээс үзээрэй. Харин одоо танд маш чухал хэдхэн зөвлөмжийг өгье. Хамгийн эхлээд та дийлэнх том компаниудын хүний нөөц юун дээр алддаггүй та яг түүнийх нь эсрэг ажиллаад үзээрэй. Өөрөөр хэлбэл байгаа орон зай дээр нь тоглолт хийнэ гэсэн үг. За нэгдүгээрт компанид ажилд орох ч байсан, орохгүй ч байсан тухайн хүнийг угтаж авахаас эхлээл анхаарал хандуулаарай. Маш олон компаниуд ажил горлож байгаа хүнийг ажил гуйж буй мэтэр хүлээж авах, анх уулзахдаа эвгүй сэтгэл төрүүлэх, хүйтэн хүндий байдал харуулснараа алдаа гаргасан байдаг. Хичнээн сайхан том байгууллага байсан ч гэсэн, хичнээн сайхан ажлын санал байгаа ч гэсэн, уулзгаар очиход маань намайг үл хүндэтгэж байгаа байдал нь, удаан хүлээлгэж байгаа байдал нь, хувийн асуудлаа урдаа тавьж байгаа байдал нь надад ерөөсөө таалагдаагүй гэдэг яриаг та энд тэнд сонсож байсан уу? Тэгвэл бусдын гаргадаг энэ алдаан дээрээс анхаарч ажиллавал танай компани сайн хүн амархан олдно. Танай компани шинэ ажил гориглогчоо хэрхэн хүлээж авч, хэрхэн анхаарч уулзж байгаагаа хараад хэрвээ сайжруулах зүйл байвал анхаарч сайжруулах хэрэгтэй байх нь. Тэр хүн бол таны харилцагчаас ялгаагүй харилцагч. Та бүхэнтэй уулзснараа танай компанийн брендийн ихтгэл үнэмшлийг мэдрэх хүн гэдгийг нь ойлгоорой. Хоёрдугаарт компани хэд томроогүй, хүний нөөцийн олон ажилтнтай, том бүтэцтэй болоогүй л байгаа бол та өөрөө ажилтнаа сонгох, томилгоо хийх, шинэ ажилтнанд шилжүүлэхэд анхаарал тавиарай. Учир нь та нуурын усанд сэлэх анхны нугаснуудыг өөрөө бий болгосон. Шинээр нэмж оруулж байгаа нугаснууд нуурыгт нь булангурдуулахгүй, нуур маань ч гэсэн шинэ нугасаа айлгаж зовоохгүй байх ёстой. Иймээс хүний нөөцийн шийдвэр гаргалт бол компани хамгийн чухал шийдвэр гэж үзээрэй. Компани бие даасан хүний нөөцийн бүтэцтэй болгож мэрэгсэн хүний нөөцийнхний гарт өгөхөөс өмнө энэ асуудалд та өөрөө л анхаарах ёстой юм байна. Харин том компанид ажилд орохоор ирсэн ажилтан бизнесийн эзэнтэй байтугай шууд удирдлагатайгаа уулзах гэж хэд хэдэн шат дамжлагыг дамждаг. За тэрнээс болоод залхаж бас дургуун хүрдэг байна. Тэгвэл та ажил гориглогчтойгоо энгийн соёлтой хүн утгаар нь харьцаарай. Танай компаниг одоохондоо хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа гэж болно. Тэгвэл та уулзсан учирсан хүмүүстэй компани төлөөлөх брендинг илч төлөөлөгч нь та өөрөө шүү гэдгээ санаарай. За ингээд ажилд авах шийдвэр гарсны дараа таны болон танаа удирдах ажилтнуудын хийх үүрэг бол тухайн хүнийг угтаж авах. Маш их завгүй байгаа ч гэсэн 10 минутыг түүнд зарцуулаарай. Хүний амьдралд үргэлж тохиодоггүй ховор моментыг та өгөх гэж байна гэдгээ ойлгоорой. Ямар ч ажилтан олон жилийн дараа түүхээ дурсаад ярихдаа би энэ ажлыг ингэж хийж байсан гэж ярихаасаа илүүтэйгээр намайг анх ажилд ороход тэр тэгж хэлж исэн, тэр ах маань тэгж зөвлөж исэн, тэр надад тусалж дэмжиж исэн, тэр ихчийнхээ зааснаар би хүн болсон гэж ярьдаг гэдгийг санаарай. Тэгэхээр компанид ажилд орж байгаа шинэ ажилтныг компани гол гэсэн хүмүүс царайг нь хараад, гар бариад, өөрсдийгөө танилцуулаад, компани маань ийм учиртай, хизээ үүсгэн байгуулагдсан, ямар зорилгын төлөө явж байгаа вэ гэдгийг анхаарал тавин танилцуулахад л тухайн ажилтнанд асар их хүндэтгэл мэдрэгддэг. Хүнийг хүндэтгэж яж өөрөө бас хүндэтгэл авдаг гэдгийг анхаараарай. Хүндэтгэл тээсэн сэтгэлээр ажиллаж байгаа ажилтан тэр хэрээрээ байгууллагад чинь чин сэтгэлээсээ зүтгэдэг юм байна. Маш олон компаниуд ажилд авах эхний өдрүүддээ ажилтныхаа сэтгэл ханамжийг бүр мөс унгадаг. Намайг ер нь ажилд авсан болов уу, яасан бол гэмээр процессууд үргэлжлээд арай гэж хэд хоногийн дараа ширээ сандал компьютертайгаа золгох нь ч байдаг.
За тэгвэл дараагийн анхаарах зүйл бол шууд ажил руу битгий орвол. Ялангуяа хин нэгэн хүний хийж исэн ажлыг мань наатаха хийгээрээгээд учир утгагүйгээр өгдөг алдаа компаниудад их байдаг. Дөнгөж ажилд орж байгаа ажилтнанд ажлаас гарч байгаа сэтгэл ханамжгүй ажилтны ажлыг нь хүлээлгээд өгөх, хүлээлцүүлчих асуудал байдаг. За шинээр ажилд орж байгаа хүний өөдөөс нь өөр нэг ажилтанд зөрөөд гарч яхаар тэр хүнд ямар санагдах вэ? Тиймээс тухайн хүний сэтгэл зүйд нь сэв суулгах, болгоомжлох байдал битгий үүсгэрээ гэж хэлж байгаа. Дор хаяж 2-3 хоног танай бизнестэй танилцаж, мэдээлэл авч, бүх нэгж үйл ажиллагаатайгаа танилцах боломжийг олгоорой. Үүнийг байгууллагадаа бүр хэвшүүлээд танилцах дадлагын хөтөлбөр болгож хэрэгжүүлж болно. За жишээ нь нэг өдөр борлуулалтынхантай хамт ажиллаад, нэг өдөр арын албанд хамтдаагүйгээд, нэг өдөр санхүү маркетингийнхаа ажилтай танилцаж болно. Бизнес дээр бүтээмж алдхаа тооцох юм бол хангалттай их бүтээмж алдчихэдэг. Шинэ ажилтнаа яаран хөөж ажилд оруулаад олигтой мэдээлэлгүй, ажлын талаар ойлголт суугаагүй хүн энгийн үгээр бол яах учраа олохгүй паниктаж 3 өдрийг бол алддаг. Тэрний оронд 3 өдөр ямар нэгэн дарамтгүйгээр бизнестэйгээ танилцах, ажилтайгаа танилцах хоёр бол үндсэндээ зарчмын ялгаагүй. Энд нэг анхаарах зүйл бол уг шинэ ажилтныг анх уулзаж, зөвлөж, хүлээж, ухтаж авах хуучин ажилтныг анханаас нь төлөвлөх хэрэгтэй. Тим ажилтнуудаа бүр сонгочихсон багахан хэмжээний урамшуул өгдөг байхад ч гэмгүй. Учир нь шинэ ажилтнаа ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй болчихсон, гарахад бэлэн байгаа ажилтнтайгаа уулзуулчих юм бол маш том алдаа болдог. Тэр хүн нь шинэ ажилтны хажууд ядарч өгөх гэж байгаагаа яриад чи ч гэсэн удахгүй гарах үсттэй гэж хэлэх тал хүртэл байдаг. Иймээс шинэ ажилтныг ухтаж авах энэ өдрүүдэд бол онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Шинэ ажилтныг хариуцсан чиглүүлж өгөх хүнийгээ өмнө нь томилчихсан байх хэрэгтэй. Тэр хүн нь байгууллагадаа сэтгэл зүтгэлтэй шинэ ажилтныг инээж тосч аваад компаниа танилцуулаад, ажлаа танилцуулчих боломжтой хүн байх хэрэгтэй. Энэ хүндээ эхний 3 хоногийг даатгаарай.